Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 194. Энэ хичээлээр хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн үнэлгээний аргуудыг үргэлжлүүлэн авч үзнэ. За энэ удаагийн хичээлээр хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн үнэлгээ гэхэд өнөөгийн бодит хууны аргыг авч үзэх юм аа. За өмнөх 193 дугаар хичээл дээр өгөөжийн дотоод хувийн аргыг авч үзсэн. За энэ арга нь бол өмнөх хичээл дээр авч үзсэн өгөөжийн дотоод хувийн аргаар хөрөнгө оруулалтын төслийн тооцоо хийхэд учирдаг зарим бэрхшээлийг арилгахын тулд хэрэглэгддэг өгөөжийн дотоод хувийг хэвийн мөнгөн орлоготой хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээнд хэрэглэдэг байгаа. За энэ дээр холбогдох ном болон нийгмийн сүлжээний хаягийг зааж өгсөн байна. За өнөөгийн бодит хууг тооцоолоход дараах томьёог бол ашигладаг. За томьёоны өмнөх энэ хэсэг нь бол төслийн тэгээс энэ хүртэлх хугацаанд гарах зардал буюу хөрөнгө оруулалтын зардлын өнөөгийн үндэсний нийлбэрийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээс олох мөнгөн орлогыг энэ ардлалын хэсэг нь бол илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь мөнгөн орлогын төслийн хугацааны эцэстэх ирээдүйн үнцнийг илэрхийлж байна. За эдгээр томьёонууд дахь зарим үсгэн тэмдэглэлийг авч үзэхэд энэ ХО гэсэн нь бол анхны хөрөнгө оруулалтыг бол илэрхийлж байна. МО гэдэг нь энэхүү хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээс олох мөнгөн орлогыг илэрхийлж байна. За тэрчлэн ИО гэж байна. За энэ нь капиталын өрт буюу хорогдуулалтын хувь. За дараагаар нь И1 гэж байна. Энэ нь бол өнөөгийн бодит хууг бол илэрхийлж байна. За тэрчлэн энэ дээр сигмагийн дээр байгаа энэ бол төслийн нийт хугацааг илэрхийлж байна. За тэрчлэн эдгээр туул Т гэсэн үсгэн тэмдэглэл байгаа. Энэ нь хугацааны тодорхой үеийг илэрхийлдэг. Хугацааны тодорхой үе гэдэг нь жил юм уу улирал сарыг зааж байгаа гэсэн үг юм аа. Өнөөгийн бодит хууг тоон жишээгээр авч үзэхийн тулд 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гарсан. Зүүнийг хэрэгжүүлснээс олсон 4 жилийн хугацаанд олсон мөнгөн орлогыг жилээр нь энд харуулсан байна. За эхний жилд бол 500 мянга, хоёр дахь жилд 400 мянга гэх мэтчлэнгээр нийт нийлбэр нь 1 сая 300 мянган төгрөг байна. За өнөөгийн бодит хууг илэрхийлэхийн тулд бол нэгжийн ирээдүйн үнцнийг бол энэ 3 дахь багнад илэрхийлсэн байна. За эдгээр ирээдүйн үнцний томьёог жилүүрийн мөнгөн орлогын хэмжээгээр үржүүлж хамгийн сүүлчийн энэ баг нь цэвэр орлогын ирээдүйн үнцнийг илэрхийлсэн байна. Тиймээс энд 2 дугаар багныг хүргэх нь 3 дугаар багны тоогод энд үчээд энд хамгийн доотлын мөрөн дээр цэвэр орлогын ирээдүйн үнцний нийлбэрийг энд илэрхийлсэн байна. За ингээд өнөөдрийн хичээлийг бол төгсгөл болгож байна. Дараагийн хичээл дээр бол эдгээр цэвэр орлогын ирээдүйн үнцний энэ дүн болон хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 1 сая төгрөг эдгээрийг ашиглан өнөөгийн бодит хууг хэрхэн тооцоолсныг бол авч үзэх болно.